Сайн бацхан уу, манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Өмнө нь дурдчихснараа энэ удаад туршилтын дугаар болгоод Reddit дээр бусад хүмүүсийн хуваалцсан 3 түүхийг уншиж өгөхөөр бэлдсэн байгаа. Энэ удаагийн дугаараар Instagram-тай холбоотой эвгүй түүхүүдийг сонгож авсан. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Өнөө үед ихэнх хүмүүс Instagram ашигладаг байх. Дагагч ихтэйч бай, эсвэл огт байхгүйч бай. Энэ бол бараг бүх хүн хэрэгэлдэг сошиал сүлжээ. Миний сонссноор бол энэ ап бараг 1 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй гин үнэхээр итгэмээргүй их тоо. Энэ явдал болох үед би Instagram дээрээ ойролцоогоор 300 дагагчтай байлаа. Би жижиг хөдөөний хотод амьдардаг. Тийм болохоор манай орчимд 300 дагагч гэдэг нэлээд их тоолдоо. Манай хотод ихэвчлэн хүмүүс өөрийнхөө эргэн тойрны хүмүүсийг л мэддэг. Өөр газраас хүмүүс таних нь маш ховор. Нэг орой би гэртээ кино үзээд сууж байлаа. Гэтэл миний утас жижирхийлж утсанд маань мэдэгдэл ирв. Хоолой гэдэг охин Instagram дээр чамайг дагаж эхэллээ гэсэн мэдэгдэл. Би Instagram-аа нэгээд түүний профайлыг шалгаж үзв. Тэр маш үзэсгэлэнтэй шаргал өстэй охин байсан. Бараг 50000 дагагчтай. Профайл дээр нь ойролцоогоор 50 орчим зураг байснаас зургууд нь бүгдээрээ бодит мэт харагдчихлаа. Зургуудаа нийтэлсэн он сар өдрүүд нь ч гэсэн хэвийн бодиттой хол зайтай. Ер нь ийм дагагч нэмэгдэхэд би эхлээд жинхэнэ аккаунт мөн эсхийг нь шалгадаг. Түүний зураг болгон ойролцоогоор 600 лайк мөн маш олон комменттэй байлаа. Ихэнх коммент нь танихгүй залуусаас зүрхтэй эможи, үнсэж байгаа эможи гэдэл. Би түүний профайлыг нь үзчихэтэл надад түүнээс мессеж ирхэн тэр. Мэдээж би ихэндээ маш их гайхсан. Тэр над руу "Сайн уу? Би хөвчлэн ингэдэггүй л дээ. Гэхдээ үннийг хэлэхэд чи их хөөрхөн санагдлаа" гэж бичсэн байв. Би нэг их өнгөрч байгаа мэт сонсогдохыг хүсэхгүй байна л да. Гэхдээ үннийг хэлэхэд би фитнесээр хичээлдэг, биеийн галбар гайгүй. Зарим хүмүүс намайг царайлаг гэж хэлдэг. Өмнө нь ч гэсэн өөр охтууд Instagram-аар над руу хэд удаа мессеж биччихэл байсан. Тийм болохоор би түүнийг Instagram дээр буцаж дагаад мессежинд нь хариу бичлээ. Чи ч бас их хөөрхөн юм байна. Ингээд бид чатлж эхлээд нэлээд удаан хугацаа өнгөрсөн. Яриа маань ч их сайхан өрнөжээлээ. Бид фитнесийн тухай бас ямар ахлах сургууль сурдаг тухайгаа ярилцав. Үнэн дээр бүх зүйл маш дажгүй байсан гэж хэлж болно. Удалгүй тэр надад утасны дугаараа өглөө. Тэгэд бид дараагийн өдөр нь буюу Баасан гаргийн орой уулзахаар тохиролцсон юм. Бид Лакис гэдэг алдартай бааранд уулзаад баг зэрэг ууцгаая гэж тохиролцов. Ингээд Баасан гаргийн орой болоход би болзоондоо бэлдээд дээрээс нь баг зэрэг сандарч эхэллээ. Instagram-аар танилцаад шууд болзоонд явж үзсэн удаа надад өмнө нь байгаагүй. Гэхдээ энэ охин үнэхээр гайхалтай, үзэсгэлэнтэй охин байсан. Би Лакис руу машинтайгаа явж очиод зогсоол дээр нь машин дотроо сууж түүнийг хүлээж илаа. Тэр Лакис дээр ирсэн үедээ над руу залгах эсвэл мессеж бичих байх гэж бодсон. Удалгүй яг миний бодсноор түүнээс мессеж ирлээ. Гэхдээ энэ нь ирчихлээ гэсэн мессеж биш, харин "Миний машин эвдэрчихлээ, надад унаа хэрэгтэй байна" гэсэн ийм мессеж байлаа. Би мессежийг дахин уншив. Зөв ойлгож байгаа хэсэгтээ итгэхийг хүссэн. Би түүн рүү залгах гэж оролдсон ч тэр утсаа авсангүй. Утсаа авахын оронд яг хаана байгаа гэдгээ мессежээр тайлбарлаж явуулсан байв. Би түүний мессежинд нь тэр дорн хариу бичгээс зайлсхийж түүний Instagram хаягийг нь дахин шалгалаа. Энэ удаад ч гэсэн бүх зүйл жинхэнэ мэт харагдав. Тэр өөрийн Instagram хаяг дээрээ найзуудтайгаа хамт байгаа зураг нийтэлж, найзууд нь ч гэсэн энэ зурган дээр нь коммент бичсэн байлаа. Тиймээс би түүнийг намайг хуурах гэж оролдож байна гэж бодсонгүй. Ингээ би түүн рүү "Замдаа гарлаа" гэж бичээд машинаа хасаан хөдөлсөн юм. Би түүний хэлсэн байршил руу ой модон дундах нам гүм замаар явж очлоо. Дуудсан газар нь ирэх үедээ "Энд ч машин эвдэрхэд их л сонин газар байна да" гэж бодоод амжив. Замын хажууд ой модтой ойрхон нэг машин зогсож илаа. Үнэн дээр энэ замын хоёр талд хоёуланд нь ой мод ихтэлтэй. Намайг машинд дөхөж очих үед машины капот нь онгорхой байсан. Тиймээс би шууд л дотроо энэ хоолойгийн машин байх гэж бодсон юм. Би түүн рүү дахин залгаж үзэхэд утас нь холбогдсонгүй. Гэхдээ би утсаа хараад нэг зүйлийг анзаарсан нь энэ сүлжээ огт байхгүй байлаа. Би машинаа замын нөгөө талд нь зогсоогоод машинаасаа буув. Түүний машин руу алхахдаа анзаарсан өөр нэг зүйл бол машины цонхнууд нь бүгдээрээ хар тэнтэй, доторх нь юу ч харагдахгүй байсан явдал. Би цонхыг нь зөөлөн тогшоод хэсэг хүлээлээ. Гэхдээ хинч хаалгаа онгойлгосонгүй. Тэгээ би урт тал руу нь очиж капотыг нь харлаа. Магадгүй тэр өөрөө засах гэж оролдсон байж магадгүй гэж бодсон л доо. Гэхдээ өнгөөгөө тарахад ямар ч засах оролдлого хийсэн маягтай харагдсангүй. Энэ үеэс эхлэн баг багаар миний төвчээр алдагдаж эхэлсэн тул би түүн рүү мессеж бичин "Чи хаана байна? Би буцаад явлаа шүү" гэж мессеж явуулчихад машин руугаа эргээд алхав. Гэхдээ би машин руугаа буцаж алхаж байх зураа хоолойгийн машиных нь жолоочийн талын суудлын цонх нь баг зэрэг онгойсон байгааг олж анзаарсан юм. Хэдхэн минутын өмнө бүх цонх нь хаалттай байсан гэдгийг би маш сайн мэдчихсэн. Тэгээ би "Хоолой" гэж дуудав. Одоо бол машин дотор хэн нэгэн байгаа гэдг нь тодорхой. Би машин руу баг зэрэг ойртож очиод дотор нь хэн сууж байгааг харах гэж оролдлоо.
Гэтэл цонхоор нэг хүний гар гинт гарч ирэв. Машин дотор сууж исэн хүн гараараа дохин намайг илүү ойртод иргэх дохиог үзүүллээ. Гэхдээ тэр бол эрэгтэй хүний гар байсан. Энэ мөчид миний гэдэс ангирч дотор муухарч эхэлсэн юм. Би чичирсэн хоолоогоор зайл гэж хэлчихэд машин руугаа гүйсэн. Би машинаас агаад шууд тэндээс холдон хурдтай давхиж эхэлсэн ба давхих зуураа тол руугаа байн гарч байлаа. Гэтэл нэг машин гэрэлгүйгээр намайг дагаж байгааг нь харагдсан. Би ч мөн адил машины гэрлээ унтраагаад аль болох олон эргэлт хийж замаа өөрчлөхийг оролдож байв. Аз болоход би эцэст нь тэр машинаас салж чадсан. Гэртээ очих үед хоолойгийн Instagram профайл намайг аль хэдийн блок хийсэн байлаа. Харин дараа нь би өөр нэг зүйлийг мэдсэн. Тэр хаяг үнэндээ жинхэнэ байсан юм байлээ. Гэхдээ зурган дээрх охины хаягийг нь нэг аимшигтэй эрэгтэй хак хийсэн болж таарсан. Би ганцаараа тэр хүний байнд болсон ч юм биш. Тэр яг ямар төлөвлөгөөтэй байсан нь одоо хүртэл тодорхойгүй. Гэхдээ нэг л зүйл бодогддог. Бусад хүмүүс ч бас над шиг аттай байсан гэж найдаж байна. Би Instagram дээр ойролцоогоор 1100 дагагчтай. Тухайн үед аккаунтаа паблик тохиргоотой байлгадаг байсан учраас хэн ч миний зураг руу орж лайк дарж комент бичиж болдог байлаа. Тийм болохоор танихгүй хүмүүс миний зургууд дээр лайк дарж комент бичих нь ихэвчлэн хэвийн тохиолддог зүйл байсан. Гэхдээ тэр дундаас нэг хүн бусдаасаа онцгой санагдсан юм. Тэр анх миний зураг дээр комент бичсэн. Комент бичсэн зураг нь би найзтайгаа далайн эрэг дээр авахулсан усны хувцастай байгаа зураг байсан юм. Нийтдээ 11 орчим комент байсан ч нэг комент л танихгүй хүнээс ирсэн байлаа. Тэр зүгээр л 3 галны эможи үлдээсэн байв. Би сониучрахад тэр хүний профайлыг нь дарж үзлээ. Түүний аккаунт дээр 3 зураг, 80 дагагч, харин тэр өөрөө 200 гаруй хүнийг дагдаг. Тэдний дотор би ч бас мэдээж байсан. Түүний нийтэлсэн 3 зураг нь бүгдээрээ селфи. Гэхдээ харахад тэр хүн 40-с 50 орчим насны юм шиг санагдсан. Эхэндээ би нэг их тоогоогүй. Instagram дээр ийм зүйл тохиолдох нь хэвэн л гэж бодсон. Гэхдээ энэ зурагнаас хойш тэр хүн намайг шин зураг оруулах болгонд комент бичдэг болов. Тэрээр нэг удаа зүгээр л hot гэж зурганд орно бичсэн. Нэг талаараа баг зэрэг эвгүй санагдсан л да. Тэгээ 2 хоногийн дараа би дахин зураг оруултал энэ удаа тэр комент бичээгүй. Оронд нь над руу чатаар мессеж явууллаа. Эхлээ тэр "Сайн уу? Чамд нэг зүйл хэлэх гэсэн юм. Чи үнэхээр үзэсгэлэнтэй юм аа" гэж биччихэд дараа нь "Би чамаас 30 орчим насаар ах л да" гэж бичсэн. Ихэнх хүмүүс магадгүй ийм чатыг үл тоохол байсан байх. Гэхдээ хачирхалтай нь би түүн рүү "Хааха баярлалаа" гэж хариу бичсэн юм. Тэгтэл тэр дахин над руу "Чам шиг охинтой танилцахын тулд би юу ч хийхэд бэлэн" хэмээн бичв. Би 10 минут орчмын дараа зүгээр л түүн рүү "Баярлалаа" гэж хариулсан. Дотроо бол дахиж юм бичихгүй байгаасай гэж найдажээ. Гэтэл тэр "Магадгүй нэг өдөр би чамтай уулзах байх" гэж бичлээ. Тэр мессежинд нь би хариу өгөөгүй. Тэр хүн надад бүхэлдээ нэлээд эвгүй санагдчихсэн ч би түүнийг блок хийгээгүй юм. Яагаад гэвэл дагагч нэгээр нэмэгдэхэд яад хэмэл гэж дотроо бодсон. Энэ явдлаас хойш хэсэг хугацааны дараа би өөр нэг зураг оруулсан юм. Энэ удаад ихч Carol-тойгоо байшингийнхаа өмнө зогсож байгаад авахулсан ийм зураг байлаа. Гэтэл тэр хүн бараг шууд комент бичсэн. "Чи болон ихч чинь хоёулаа хөөрхөн юм." Энэ үед надад энэ арай л хэтэрлээ гэж санагдаад би тэр дорн түүний комментиг нь устгаад түүнийг блок хийв. Тэр өдөр би Carol-тай хамт гэртээ хоёулахнаа байж исэн юм л да. Би угаалгын өрөөнд сууж хумсаа янзалж гадуур гарахаар бэлтжээлээ. Тэгээ цонхоор харах үед нэгэн танихгүй машин манай байшингийн өмнө нэрээ зогсов. Гэхдээ тэр машины зөвхөн уртлын хэсэг нь харагдаад үлдсэн хэсгийг нь манай хашааны бод халахлаад байлаа. Удалгүй өнөөх машины гэрэл нь унтарсан. Гэхдээ машинаас хинч бууж ирж байгаа нь харагдаагүй. Манай гудамж төгсгөлийн мухар гудамж болохоор танихгүй машин ирэх нь ховор. Гэхдээ би зүгээр л хөшгөө хаачихсан. Энэ үед ихч маань өрөөндөө ноутбук дээр сууж исэн юм. Ингээ удалгүй би гарахаар болж би ихэвчлэн бие рүүгээ мессеж бичээд л гараад явчихдаг болохоор би ихчтэй баяртай гэж хэлэлгүй гараад явлаа. Би гэрээс гараад машиндаа суухдаа нөгөө машиныг дахин харсан. Цонхнууд нь хар тэнтэй болохоор дотор нь яг юу байгааг харах боломжгүй байсан юм. Би машиндаа суугаад гудамжнаас гарan найзынхаа гэрт болсон жижиг уулзалтанд очлоо. Үжлэг гэж хэлэхгүй ч баггүй ууцгаасан. Би жолоо барих ёстой байсан болохоор тийм ч их уугаагүй. Гэхдээ үннийг хэлэхэд гэртээ харихаар гарах үедээ би баг зэрэг халамцуу байсан юм. Аз болоход манай найзынхаас манай гэр өртөө 5 минутын л зайтай. Гэртээ ирээд хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол нөгөө танихгүй машин одоо хүртэл манай үдэнд зогсож байна. Би дэрэгдүүр нь машинтайгаа удаан явж өнгөрсөн ч дотор нь бас л юу байгааг нь харагдсангүй. Би машинаа зогсоол тавьчаад найз нар руугаа гэртээ аюулгүй ирлээ гэж мессеж бичснийхаа дараа байшин руугаа алхав. Гэтэл хаалганыхаа өмнө очиод түлхүүрээ газар унгаачихсан. Яагаад ч юм би тэр үед тонгоош түлхүүрээ авах зориг хүрээгүй. Тиймээс хаалганыхаа хонхыг ар араас нь 5 удаа хурдан дараад ихчээгээ хаалгаа онгойлгох байх гэж найдаж илаа. Гэхдээ тэр хаалгаа нээсэнгүй.
Надад өөр арга үлдээгүй болохоор би тонгоогоо түлхүүрээ хайж эхэллээ. Аз болоход яг хаалганы дэвсгэр дээр унсан байж таарсан. Ингээ би хурдхан хаалгаа онгойлгоод дотгош орон сүүлчийн удаа эргэж харан тэр машиныг нэг харчаад хаалгаа хаав. Энэ үе шөнийн 12 өнгөрчээсэн юм. Энэ цагаар эгч маань ихэвчлэн сэрүүн байж идэг. Би баг зэрэг халамцуу байсан ч чимээг үхэн шатаар өгсөж эгчийнхээ өрөө рүү алхлаа. Сонирхолтой нь эгчийн маань өрөөний хаалга онгорхой харин гэрэл нь унтраастай байсан. Би дотроо түүнийг магадгүй гадагш гарсан байх та гэж бодоод өрөө рүү нь явж орлоо. Гэтэл өрөөнд дотроос нэг маш сул чимээ сонсогдсон. Эхэндээ би ойлгоогүй ч дараа нь ойлгосон юм. Тэр бол шивнэх чимээ байлаа. Хэн нэгний зөөлнөр шивнэх чимээ шүүгнээс гарч байв. Өрөөнд байсан шүүгээ баг зэрэг онгорхой байсан ба тэндээс эгчийн маань айсан нүд надад харагдсан. Тэр чичирч бараг уйлж байлаа. Би доош суугаад шүүгээг нээж юу болсон бэ гэж шивнэхэд тэр юу ч хэлэлгүйгээр зүгээр л уруулаад харж чимээгүй бай гэсэн тохио өгсөн. Би түүнийг шүүгэнээс татаж гаргаад шүүгээний хаалгыг чимээг үхэн хаагаад эргээд хартал бидний өмнө эгчийн өрөөний яг голд нь нэг хүн зогсож байв. Тэр хүн бидэн рүү харж ирсэн үү эсвэл өөр тийшээ харж ирсэн үү би мэдэхгүй. Үнэн дээр тэр мөчөд тийм зүйл бодох ч зав байсангүй. Бид хоёр бараг зэрэг шахам хашгирч шууд хаалга руу гүйсэн. Бидний ардаас хин нэгэн хүн дээр гიშгэн гүүх чимээ тод сонсогдож байлаа. Бид байшингаасаа гарan гадаа байсан миний машин руу шууд гүйсэн. Аз болоход бид машин суусны дараа би хаалгыг сүүлчийн мөчөд түгжиж амжсан. Тэр хүн бидний араас гүйж ирээд шууд хаалганы бариулыг татав. Гэхдээ хаалга түгжээтэй байгааг мэдмэгцээ тэр цонх руу мөрөөрөө хүчтэй цохиж эхэлсэн юм. Игч маань хажууд маань ойрлж уйлж байлаа. Тэр аимшигтай мөчөд миний толгойд нэг зүйл гинэт орж ирсэн. Энэ бол Instagram дээр намайг мөшгөж байсан тэр хүн мөн байна гэх бодол. Би машинаа хурдхан асаагаад эргэх гэж оролдлоо. Манай гудамж нарийн гудамж болохоор шууд эргэлт хийх боломжгүй. Тэр хооронд би машины сигналыг тасралтгүй дарж байсан юм. Дотроо бол хурцууд анзаараасай гэж бодож байсан хэрэг. Гэтэл тэр хүн гинэт цонхноос олдон өөрийн машин руугаа гүйсэн. Эхэндээ түүнийг биднийг дагах гэж байгаа болов уу гэж бодсон. Гэхдээ тэр гинэт хурдаа аваад бидний хажуугаар өнгөрч гудамж оруудаад алга болсон юм. Түүнээс хойш бид тэр хүнийг дахиж хизээж хараагүй. Бид хэсэг хугацаанд машиндаа сууж агаад дараа нь гэрлүүгээ буцсан. Эхлээд аав ээж рүүгээ залгаад дараа нь цагдаа дуудсан юм. Цагдаа нар ирээд байшин шалгахад тэр хүн дээд давхрын цонхоор орсон тодорхой болсон. Тэр гадаа шат тавиад дараа нь дээврийн жижиг сарвч дээр гарч тэндээсээ цонхоор дотгош орж иржээ. Би цагдаа нарт Instagram дээр болсон бүх зүйлийг ярьж өгөв. Тэр хүн намайг сошиал дээрээс мөшгөж байсан гэдгийг ч тайлбарласан. Магадгүй би эгчтэйгээ авахулсан хамгийн сүүлийн зураг дээрээ байшингийнхаа дугаарыг тодорхой гихч нь харуулчихсан байх. Тэгээд л тэр түүнийг хараад хаягийг маань олсон болж таарав. Би цагдаа нарт туслахын тулд тэр хүний Instagram хаягийг харуулах гэж оролдсон блог хийсэн аккаунт эсхийг нээтэл хоосон байлаа. Тэр хүн аккаунтаа аль хэдийн устгасан байжээ. Ингээд эцэст нь цагдаа нарт хийж чадах зүйл бараг байхгүй гэдгийг ойлгосон юм. Тэр явдлаас хойш би Instagram-аа private болгосон. Одоо бол би зөвхөн таньдаг хүмүүсийнхаа хүсэлтийг нь хүлээж авдаг. Мөн сошиал дээр хэтэрхий ил тод зураг оруулахдаа маш болгоомжтой ханддаг болсон. Тэр хүн одоо яг хаана байгаа, дахин гарч ирэх эсхийг би мэдэхгүй. Гэхдээ нэг л зүйлийг ойлгосон юм. Интернет дээр хинч чамайг ажиглаж байж магадгүй. Надад саяхан нэг зүйл тохиолдсон бөгөөд тэр явдал одоо хүртэл намайг тайван байлгахгүй бодох бүрт айдас төрүүлсээр байгаа. Түүхийн гол хэсэг рүү орохоос өмнө баг зэрэг өмнөх нөхцөл байдлыг тайлбарлах хэрэгтэй санагдаж байна. Учир нь тэр жижиг зүйлс нийлж байж дараа нь болсон зүйлийг бүрч аимшигтай болгосон юм. Сүүлийн хэдэн 7 хоногийн турш шөнө орондоо хөвтөөд унтах гэж байхад эсвэл өрөөндөө гэрлээ асаагаад ямар нэг зүйл хийж суух үед цонхноос ямар нэгэн сулхан чимээ сонсогдох болсон. Тэр нь яг цонх тогсож байгаа чимээ биш. Зүгээр л хин нэгэн шил рүү санамсаргүй хүрсэн юм шиг. Эсвэл ямар нэгэн зүйл маш богино хугацаанд шилэн дээгүүр шүргээд өнгөрч байгаа юм шиг тэгж сонсогддог байлаа. Эхэндээ би огт тоогоогүй. Цонх руу шавж нисэж ирээд мөргөөд газар унж байгаа байх л гэж бодсон. Гэхдээ тэр чимээ 7 хоногт хэд хэдэн удаа давтагдж эхлэхэд надад баг зэрэг эвгүй мэдрэмж төрж эхэлсэн бөгөөд эцэст нь аавдаа энэ талаар хэлэхэр шийдсэн юм. Аав мэдээж маш тайван хүлээж авсан. Тэр зүгээр л шавж эсвэл салхинд хийсч ирсэн ямар нэг зүйл байх гэж тайлбарлаад надад санаа зовох зүйл байхгүй гэж хэлсэн юм. Би ч бас түүний үгийг нь сонсоод өөрийгөө тайвшруулахыг оролдсон бөгөөд дараагийн хэдэн шөнө үнэхээр юу ч болоогүй. Гэвч удалгүй хэд хоногийн дараа нэг орой надад гинэт мессеж ирсэн юм. Мессеж илгээсэн хүн бол яг дотны найз маань ч биш, зүгээр л өмнө нь нэг хичээл дээр хамт сууж исэн залуу байсан бөгөөд яаж ч юм бэ надаас утасны дугаарыг минь авч чадсан хүн. Тэр мессежэн дээр "Сайн уу, намайг санаж байгаа эсхийг мэдэхгүй байна.
Бид нэг хичээл дээр хамт суудаг байсан. Би сайн нэг зүйл олж харлаа. Хэрвээ чи энэ талаар мэдэхгүй байгаа бол нэлээд аимшигтай санагдаж магадгүй гэж бичээд доор нь над руу нэг линк явуулсан байв. Сониуд зангаараа би тэр линкэн дээр нь дарж орсон бөгөөд тэр нь намайг шууд Instagram хуудас руу аваачихan тэрхүү Instagram хаягийн нэр нь JP Unofficial гэсэн байсан бөгөөд JP гэдэг нь миний нэрний эхний үсгүүд. Гэхдээ энэ нь миний анзаарсан хамгийн эхний зүйл биш байлаа. Хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол профайл зураг. Тэр зураг нь миний зураг байсан юм. Зүрх минь тэрд ороод хүчтэй цохилж эхэлсэн бөгөөд би доош гүйлгэж үзтэл нийтдээ тэнд 45 зураг байсан. Тэдгээр зургууд бүгдээрээ миний зураг байсан ч нэг зүйл маш хачин санагдсан юм. Тэр зургууд бол миний өөрийн авсан зургууд биш, харин хэн нэгэн намайг мэдээгүй байх үед авсан зургууд байлаа. Зарим нь далайн эрэг дээр явж байх үед минь авсан зураг, зарим нь машиндаа сууж явах үед. Гэхдээ сүүлд оруулсан зургуудыг үзэх тусам тэрхүү зургууд улам хачин болж эхэлсэн. Зарим зургууд бүр намайг байшингийнхаа урд хашаан дотроо явж байхад авсан зургууд байлаа. Харин хамгийн аимшигтай нь сүүлийн хэдэн зургууд. Тэдгээр сүүлийн хэдэн зургууд нь намайг өрөөндөө байхад авсан зургууд байсан бөгөөд сайн харах юм бол цонхны гаднаас авсан зургууд гэдг нь ойлгогдож байв. Би орон дээр суугаад хичээлээ хийж байгаа, уцаа оролдож байгаа бүр нэг зураг дээр би дотор хувцастай байсан. Тэр бүхнийг хараад миний дотор мухаа оргиж нулимс өөрийн ирэхгүй урсаж эхэлсэн юм. Айдас, уур, жигшил яг юу мэдэрч байснаа тодорхой хэлж чадахгүй байна. Тэнд нийтэлсэн миний зургууд дээр өөр хүмүүс ч бас лайк дарсан байв. Зарим нь 2-3 лайктай, зарим дээр нь бүр комент хүртэл бичигдсэн байлаа. Гэхдээ хэн ч энэ буруу зүйл гэж хэлээгүй. Харин эсэргээрээ үргэлжлүүл, халуухан байна. Хэрвээ би түүнийг олж чадах юм бол гэх мэт аимшигтай комментуудыг бичсэн байсан. Тэр зургууд дээрх тайлбарууд ч бас хэвэн биш. Миний ирээдүйн эхнэр өнөөдөр далайн эрэг рүү явлаа. Би түүнийг зүгээр л харах дуртай. Гэх мэт үнэхээр дотор харцаалгам тайлбарууд. Би уцаа барьсан чигээрээ юу ч хэлж чадахгүй сууж итэл яг тэр мөчөд цонхны зүгээс дахин нөгөө чимээ сонсогдов. Маш сулхан цонхон дээр ямар нэг юм үрэгдэж байгаа юм шиг чимээ. Энэ үед би бүхэл зүйлийг гинтхэн ойлгосон юм. Цонхон дээр гараад исэн тэр чимээ болон Instagram дээрх зургууд энэ хоёр хоорондоо холбоотой байж магадгүй. Өөрөөр хэлбэл орой болох үед хэн нэгэн намайг цонхны гаднаас ажиглаж зургийг минь нууцаар дарж исэн байх нь. Би тэр дороо тэсэлгүй чангаар орилсон. Амьдралдаа тийм чанга хашгирч байсангүй. Аав шууд өрөө рүү минь гүйж орж ирсэн бөгөөд намайг тэрч юу болсон бэ гэж асуусан. Би Instagram хуудсыг түүнд харуулж цонхны чимээний талаар тайлбарлахыг оролдсон ч үнэндээ би бараг ярьж чадахгүй байсан юм. Аавын царай эхэндээ гайхсан байснаа удалгүй айсан, дараа нь бүр маш их ууралсан байдал руу шилжсэн. Тэр шууд гадагш гарan орилж хашгирч намайг дагаж байсан тэрхүү этгээдийг хайж эхэлсэн бөгөөд хөршүү төртөл юу болж байгааг харахаар гарч ирсэн байлаа. Удалгүй аав дотгош орж ирэн цагтаа дуудсан. Би цагдаа нарт тэрхүү Instagram хаягийг харуулж аль болох хурдан шалгаж өгөхийг хүссэн. Гэвч нэг асуудал гарсан нь цагдаа нар Instagram руу хүсэлт гаргах үед тэр аккаунт айл хэдийн устгагдсан байсан юм. Аз болоход Instagram-аас тухайн хаягийн мэдээллийг сэргээж чадсан бөгөөд тухайн аккаунтыг ашигласан төхөөрөмжийг нь ч олсон. Гэхдээ тэр нь маш хуучны iPad байсан ба харамсалтай нь тэр төхөөрөмжийг мөрдөх боломжгүй болсон байлаа. Магадгүй Wi-Fi нь унтарсан, эсвэл цагдаа нар араас нь ирнэ гэдгийг мэдээд тэрхүү төхөөрөмжийг бүр мөсөн устгасан байх. Аав намайг ямар байдалтай байгааг хараад шууд шийдвэрээ гаргасан. Бид энэ байшингаас 1 сарын дотор нүүхэр болсон юм. Аз болоход энэ явдлаас хойш цонхон дээр дахиж ямар нэгэн чимээ гараагүй. Гэхдээ би одоо үргэлж хөшгөө хаалттай байлгадаг бөгөөд машин барьж явахдаа хүртэл хэн нэгэн намайг дагаж байгаа эсхийг анзаарч хардаг болсон. Тиймээс энэ түүхийг сонсож байгаа бүх хүнд хэлэх ганц л зүйл байна. Instagram-а private болгож байгаарай. Мөн эргэн тойрноо үргэлж анзаарч яваарай. За та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн Reddit дээрээс авсан 3 түүх маань энэ түрээд дуусж байна. Энэ удаагийн туршилтын дугаар маань ямархуу болсон бэ? Өөрийн бодлоо доор сэтгэл хэсэгтүүлдэж надтай хуваалцаарай. Миний оруулсан бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоног чин дугаараар уулзтлаа. Түр баяртай.